бацгаан үзэгчдээ та бүхнийг амралт чөлөө цаг зориулан бэлтгэх хүргэж байгаа Бямгаргийн сайтны нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт 1934 онд анх байгуулагдсан Монголын даатгалын салбарын тэргүүлэгч компани Монгол даатгалын залуучд оролцох ба. Тийм ээ. Тэднээс эрж хүч, цог залбаа бүх зүйл үнэлж байна. Амжилтсая. Одоо харин бүгдээрээ нэвтрүүлгийн эхний оролцогчтой танилцуулна. Батышгийг та бүхний өмнө урьж байна. Батышиг. Манай Батышиг чи нэг тийм марафон гүйж байгаа маягтад гарч ирж байна тэрээс. Ер нь өөрөө их тийм 50 хүн үү? 50 нэ. За би сая ингээд Батышиг урьж байна гэдэг хамт олон амар алдсан нөгөөс зүгээр ингэж яадаг тий. Нэг удаа шарцсан юм шиг. За нэвтрүүлэлт орох гэж байна. Сэтгэл ямар байна? Маш өндөр байна. Сая төгрөг авахт итгэлтэй байна. Сая төгрөг авахт итгэлтэй байна гэсэн. Батышиг бол түрүүн нөгөө тайзны хонь юу ярьжсэн бэ гэхээр одоо би гарантай гэхээр тий гэдэг чинь бүжгийн даалгавар байгаа юу гэсэн шүү дээ. Come on. Би сая нөгөө за эхний хөдөлгөөн гэдэг бас шиг ингэдэг байсан. Тэгэхээр би ингэхээр яг бүжгэлж байгаа болгоч чинь муугч байсан юм байна та тий. За амжилтсаа зорилгоо биелүүлээрэ. Сая төгрөгийг хожоорой гэж хүсэж байна. Тэгвэл олон даавал таныг хүлээж байгаа. Бөмбөлгийг цаасан айганд байрлуулан үлэн зөөж эсрэг талын ширээн дээр пирамид өгөх. Анхаар 3 2 1 Оролцогч Батышиг даалгаврыг гүйцэтгэж эхэлсэн. Түүний хувьд 6 ширхэг хуванцар аягыг шаараар үлээж зөөгөөд пирамид үүсгэх ёстой байгаа. 1 минутын хугацаа бага даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадах юм бол 100 мянган төгрөг түүнийг олно. За хоёр аяг амжилттайгаар байршуулсан. Аяга тэгшин тавиуд илүү зүгээр шүү. Хөдөлгөж болно шүү. Дахиж үдэ гэдэг. Өөртөө яаж тавиуд эвтэйхэн бэ гэдгийг бодолцоороо дээр нь дахиад 3 аяг тавих учраас. Хугацаа хангалттай байна уу? Санаа зовлтгоо. Одоо 27 секунд үлдсэн байна. Хүний ухаан юм да. Дэмжиж өгөөрэй манай залуучууд. За одоо яарахгүй бол болохгүй Батышгээ. 13 секунд үлдсэн байна. Хоёр аяг тавьж чадахгүй бол нөгөө сая төгрөг авна гэсэн зорилго маань байхгүй болох гэдэг байна. Үнэхээр одоо чадсангүй уг нь ихтэд бүжгээд хийчих байсан юм да. Тийм ээ тий. Бүжгээ хийцэн байсан бол уг нь энэ даалгавар гайгүй гүйцэж болох байсан болов гэж зүгээр бодож байна. Одоо 50 өөрөө зүгээр нэг хийгээд үзтээ. Тэнд 3 аяг байж байна тий. За. Очсон. Зөв. Одоо яг эн чинь зөв тогтчихж штэ. Дахиад нэг хийгээд үзье. Саяод ингээд нэг 10 секунд орчмол болж байна тий. За баярлалаа ингээд 5 аяг тогтоосноор ялагч болгоё гэж хэлэх хэрэг даанч над алга. Орцонд баярлалаа. Тэгээд хамт олондоо зориулаад бас нэг баярын мэндчилгээ хэлэх баг те. 85 жил яваа болж байна. За доотлохгүй болгож байгаа 85 жилээд хамт олондоо бүгдэнд баярын мэндийг хэлье. Товчгоо тодорхой. 21 аймагт байгаа бүх салбар олон төв компанид бүх ажилчид баярын мэндийг шүү дээ. Таны амьдрал сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Салхийг хаглаад ихний дамир чинь болсон да. Жоохон сандралтай байлаа. За сандрахгүй юу н өөрсдөө 50 хийгээд ер нь асуудалгүй боломж байна. Хой тойдох дамирчтай хэлэхэд сандрахгүй 50 хийгээд л гэж. Нэвтрүүлгийн эхний оролцогч Батышгийн хувьд нэгдүгээр үе дээрээ бүлэрчлээ жоохон харамсалтай байна. Одоо харин бүгдээрээ нэвтрүүлгийн хоёр дахь оролцогчтой танилцуулна.